Дуу бүс зэрэг нийт 33 цахилгаан машин угсран үйлдвэрлэжээ. Энэ туршлагатай үндэслэн инженерүүд суудлын карбюратор болон дизель хөдөлгөөрт автомашинуудыг цахилгаан машин болгох туршилтын ажлыг жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд анхныхаа суудлын цахилгаан машиныг бүтээгээд байгаамаа. Энэ машин бол Япон улсын Honda Datsun маркийн ийм машин. Энэ машины карбюратор хөдөлгөөр болон хоропын авч оронд нь цахилгаан хөдөлгөөр, аккумуляторын систем, түүний электрон удирдлагын чоппер системийг тавьж суурилуулснаар ийм онцлогтой. Нэг цахилгаан болгосноороо одоо шатхууны зардал 10 дахин хэмнэгдэх боломжтой. За дээр нь мэдээж агаар орчин бохирдуулахгүй, дуу чимээ байхгүй. Монгол инженеруудын бүтээсэн энэ суудлын цахилгаан машин одоогоор өдөрт 200 км зам туулах бөгөөд үүнд ойролцоогоор 1000 төгрөгийн эрчим хүч зарцуулна. Дизель хөдөлгөөрт автомашин 200 км-т ойролцоогоор 30,000 төгрөгийн шатхуун зарцуулдаг бол энэ машин түүнээс 30 дахин бага үнэтэй эрчим хүч хэрэглэнэ гэсэн үг юм. Одоо 220 вольтод гар утсаас хэрэглэж байгаатай адилхан гэртээ аваад 8 цаг уяар тэгэл өглөө дахин явж шүү дээ. Ийхүү эдийн засагт хэмнэлттэй байгаль орчинд халуугүй цахилгаан машины үйлдвэрлэлийг бий болгож нийтийн хэрэгцээнд нэвтрүүлвэл шатах туслах материалыг импортоор авдаг манайх шиг улсын хувьд ихээхэн ач холбогдолтой юм аа. Ер нь дэлхийн нийтийн машины хөгжлийн чиг хандлага хаашаа явж байгаа нэгвэл экологи дээлтэй нэгдүгээр. Хоёрдугаар ашиглалтын зардал бага гэсэн энэ хоёр үндсэн зарчмыг гол болгож хөгжил нь явж байгаа. Тэгэхээр энэ лүгөө бол энэ улс орнууд асрыг хөрөнгө оруулалтууд хайж байна л да. Тэгэхээр манай байгууллага дээр ч гэсэн одоо яг энэ хүчний электроник энэ болон механик балансировкын энэ чиглэлийн туршилт судалгааны ажил хөрөнгө мөнгөийг одоо авталаас бид нар бас асуудлуудаа тавьж байгаа. Шинжлэх ухааны актив мэдээлэлтэй хамтраад одоо яг жинхэнэ бодит реалны төслийг дээр одоо энэ судалгааны шинжилгээний одоо хөрөнгө оруулалт өгөөч гэдэг энэ чиглэлийн ярьж байна. За энэ машин дээр хүчлийн 150 амперийн 6 аккумулятор байж байгаа. 12 вольт. Тэгээд 72 вольтоор үндсэндээ энэ хөдөлгөөр ажиллагдана. Ажил нь хусггүйлийн 7.5 кВт-ийн хөдөлгөөр байж байгаа. Тэгэхээр машины чадлыг нэмэгдүүлэх гэвэл хөдөлгөөрийнхаа чадлаа нэмэгдүүлээд ингээ яваад аж болно. Тэгээд бид бас интернетээс олж хараад ингээд бусад улс орнуудад энэ цахилгаан машин ямар хэлбэрээр хөгжиж байна вэ гэдэг 2-3 технологийн шийдлүүд бол байдаг юм байна. Тэгэхээр тэр шийдлүүдийг бас энэ дөр туршиж үзье гэж бодож байна. Энд бол нэгдүгээр нөгөө трансмишн гэж хурдны хайрцгийг ашиглах шийдлүүд байж байгаа. Тэгэхээр хурдны хайрцгаар одоо чадлыг, хурдыг зохицуулах шийдэл байж байгаа. Хоёрдугаарт нь бол хөдөлгүүрийг өөрийн нөгөө удирдлагын транзисторны электрон систем дээр нь удирддаг нэг юм програмчил байдаг л да. Энэ дээр нь бас удирдах боломжуудыг бид энэ дээр уул анх хийсэн. Тэгээ явандаа тэр системийг хурдны хайрцаг одоо механик үйлчлэлтэй ингэж холбож өгвөл илүү үр дүнтэй болох нь харагдж байна л да. Сүүлийн нэг хэд хоногийн туршилтаар. Тэгэхээр энэ ажил руугаа бид нэлээд төлхөө оруулнаа. За энэ глобал фирмийн аккумулятор тий. Энэ аккумулятор өөрөө 35 кг-ийн жинтэй. Тэгэхээр аккумуляторын жинг аль болох бага байх ёстой. Тий. Тэгэхээр тэр литийн аккумуляторууд бол 5 кг-ийн жинтэй байж байгаа. 5 кг нэг аккумулятор. Тэгэхээр энэс 7 дахин хямдхан бага жинтэй байгааз тийм ээ. Тэгээд ашлуулын коэффициент нь болохоор үүнээс хамаагүй давуу ийм аккумуляторууд гараад ирсэн байна. Тэр харьцангуй жаахан үнэ ханшны хувьд бол үнэтэй ийм байдал анзаарч байгаа. Гэхдээ энэ аккумуляторыг тавиад ажиллаж болно гэдэг нь бид нар ерөнхийдөө баталцлаа. Тэ. Цахилгаан машин ажиллаж явж болдгиймаа гэдгийг Монголын хөрш шороон дээр анхудаа баталцлаа тийм ээ. Одоо энийг л улам төгөлдөр болгохын тулд монголчууд бүгдээ ухаанаа уралдуулах ёстой. Бие дэмжиж ажиллах ёстой. Тэгээд бусад улс үндэстэн хийж чадж байгаа мэг монгол хүмүүс яагаад хийж чаддаг юм бэ гэсэн тэр нэг хоршоор услаад байгаа байхгүй. Тэр хоршоор бид нарыг өнөөдөр энэ машин хийлгэх хөрөө одоо бас тодорхой түлхэж өгч байна гэж бас ойлгож болно. Бид сая улсын үзлэгт оруулаад онцлогоонд оруулсан байж байгаа. Онцлогоонд юу шалгуулсан гэхлээр мэдээж хортуутай байх нь ойлгомжтой тийм ээ. Тэгээд тоормсны зам өрүүлийн сул явалт. Гэт яг машины аюулгүй ажиллагаатай холбоотой гол техник үзүүлэлт төлөө байж байгаа. Яг тэр шалгаж байгаа байхгүй.
Тэгэхэд энэ Монгол улсын стандартыг хангасан байна. Тэгэхээр хүмүүс бас ярьдаг байхгүй юу? Торон борон ямар боллоо гэдэг. Шалгаад баталгаажуулсан. Өрүүлийн системийн сул явуулт юм уу, люфт, янз бүрийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудал бол байхгүй гэдгийг ингээд батлаад өгчөж байгаа. Одоо инженерүүд машины зураг төсөл технологийн картн дээр хэд хэдэн байгууллагын инженерүүдтэй хамтран ажиллаж байна. Машид барих стандарт болох юм. 13 дугаар зуунд дэлхийг сэлмээр эзэлжсэн бол одоо 21 22 дугаар зуунд өөрийнхөө технологиор эзлэх ийм боломж байгаа. Тэгэхээр өнөөдөр монголчуудын хувьд бол материалын ваац хүргэж овшоо байхгүй шүү дээ. Энэ нь бол тэгэл энэ юмнууд яаж гарч ийн гэхлээр тэгэл ястаа нөгөө Монгол ухаан гэж хэлдэг юм уу тийм ээ. Гэхдээ мэдээж Монгол ухаан гэдэг хар парагчгар юм баг. Тооцоолтой ингээ гарч байгаа. Тэгээ одоо энэ Honda компани бол биднэрт баярлна. Тэ ягаад гэвэл энэ машиныг бид бэлэн технологийн шийдлийн цахилгаан машин гэх технологийн шийдэл гараад өгчөж байгаа байхгүй энэ компани. Тэгэхээр